Сайн байцгаана үзэгчтэй. Манай электорат цаг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За манай нэвтрүүлгийн зочноор аялагч, соёл судлаач, за манай үзэгчид бол сайн мэднэ яруу найрагч тийм ээ. Бадан самбаа оролцож байна. За ингээд сайхан амарч байна уу та? За сүүлийн үед та ер нь хаашаа аялаад байна? Мэдээж аялагч гэдэг утгаар нь бас энэ асуултыг асууя. Одоо олон нийтэд зориулсан одоо нөгөө телевиз аялж гэдэг юм тиймэрхүү юм хийхгүй байна. Зүгээр ер нь хуваарьа аялах мэдээж одоо аялж исэн хүн бол зогсно гэж байхгүй тийм ээ. Тэгээд аялж ил байна. Голцоо одоо чинь нэг судлаачдыг дагаж за судлаачдын хүрээнд гэх юм уу судлаач болох гэж иймэрхүү маягаар өгшөө азар жараас орно гэдэг шиг тиймэрхүү юм хийж байгаа. Тэгээд олон нийтээс яхан даал ажилласан үг л дээ. Иймэрхүү юм хийж байна. Гариг студийн захирал аялагч сэтгүүлч Бадам самбуу. Увс аймгийн зүүн хангаа суманд төрсөн тэрээр баруун төрөний дунд сургууль Ховдын багшийн дээд сургуулийг төгссөн. Багш сэтгүүлч мэргэжилтэй. Зүс бүгэг андууд гих утга зохиолын модернист бүлгэн байгуулж байсан. 3 тууж 30 гаруй өгүүлэлэг яруу найргийн 2 номтой. Телевизийн салбарт ажиллах ажлын гараага Улаанбаатар телевизээр эхлүүлж, улмаар Монголын үндэсний олон нийтийн телевизийн агентлагийн тулгын чулуу тавилцаж байсан юм а. Гариг студийг 1997 онд үүсгэн байгуулж, аяллаа цаг нэвтрүүлгээр Монголын сэтгүүлчид шинэ хуудас нээсэн гавьяатай эрхэм юм. Таныг бол одоо хамгийн анх Монголд анх аяллаа нэвтрүүлгийг одоо хөргөж исэн үзэгчид бол маш сайн мэднэ. За сүүлийн үед электорат гэдэг хөтөлбөрөнд таны нэр бас дуулдаад явж байна. Та ер нь хэзэнээс энэ улс төрийн өндөр идэвхтэй болчихваа. Одоо энэ электорат хөтөлбөр маань яг ямар учиртай хөтөлбөр байна? Яаж байгаа та орчих вэ? Улс төрийн идэх энэ төр гэхийн тухайд бол угаасаа нэлээсээ эрт. Өөрөөр хэлбэл одоо энэ нийгмийн үзэгдэл амьдрал ялангуяа 90-ад оны хөвсөл гэдэг чинь бидэнтэй холбоотой шүү. Тэгэхээр манай үеийнхэн байгаа учраас ер нь сонирхож явдаг юм л. Тэгээ үе бол энийг бас илэрхийлдэг тийм л байсан. За энэ электорат хөдөлгөөн гэдгийг анх санаачлаад одоо санаачилсан улсууд манай нэр төртэй улсууд санаачилсан юм л да. Тэгээд ер нь бол одоо Монголд энэ улс төрийн таалцал намуудаас илүүгээр ер нь амьдралаа бодох, ирээдүгөө бодох, энэ улсын чинь хариуцлагатай нэг улсын дайтай улс болгоход одоо юу дутагдаад байна вэ гэдэг дээр санаа оноогоо нэгтгэе. Ер нь энэ сонгуульд босны жаахан анхаарал хандуулахгүй бол хэд урсгалаараа яваад тэгээ нэг одоо улс төрийн нөгөө цохон тавьсан юм шиг нэг хэдэн намууд л одоо ээжлээ барьж идэг, идэж ууж идэг, хулгайлж идэг, цөлмжлөө өрж идэг нэг ийм овн михний нийгэм болчиход байх шиг байна. Үр хөвгтэй бодцгоё гэсэн ийм санаа. Тэгээд ер нь бол одоо бид нэр бас энэ дээр санаа бодлоо илэрхийлэх хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл эн чинь зүгээр нэг хард суугаал нэг хэдэн хүн улс төрөөр тоглоол улс орныг ингээл эрүүл тойруулаад ингээл өр шимийн өөрсөн дээрээ наагаа явж идэг. Тэгээд бид нэр ингээ хараа сууж идэг иймэрхүү идэвхгүй амьдрал байж болохгүй гэдэг үүднээс энэ санаачлагыг дэмжсэн. Ер нь электорат хөдөлгөөн гэдэг бол сайн дурын санаачлага. За энэ сонгуулийн идэвхжлийн үйл явцад бид нэр санаа бодлоо оруулъя. Тэр дундаа зөв хүмүүс гаргаж ирэхэд зөв хүн гэдэг ойлголт бол байхгүй л дээ. Гэхдээ хүмүүс ерөнхийдөө нийгмийн хандлагаар бол энэ бол гайгүй хүн гэдэг тийм хандлагууд олон нийтийн өмнө хариуцлага хүлээж чадах улсууд тэгээ үндэснийхээ потенциал нөөцүүдийг гаргаж чадах хүмүүс бас нэг улс орны олон нийтийн одоо итгэл даачхаар тийм улсуудад төвшүүлж явахгүй болвол энэ дур зоргоороо одоо ерөөсөө энэ нэг намууд одоо улс орны чинь зайдаг надад байна. Энэ байдал эцэстээ туллаа. Жишээлбэл одоо хагарал, идэж уух, завс орон урагшаа явахгүй байх, хэрүүл дэмцэл, бүр зарим нь бол одоо бүр өөр хоорондоо хүлээж хилцээд бүр одоо шившгээд ярьж штт. Тэгээ иймэрхүү замбраагүй юм зүгээр харж сууж болохгүй. Тийм учраас энэ нийгэмд танигдсан. За тэгээд улс төр болоод салбарын туршлагатай улсууд нэгдээд санаа бодлоо солилцоод Монголд ер нь яаж одоо зөв хандлагатай залуусыг хүмүүсийг гаргаж болох юм бэ? Энэ нь бол одоо сонгуулийн хуулийнхын аргаар яг үндсэн хуулийн зарчмаар нь явахдаа ард түмэнд ашигтай, хүмүүст ашигтай байх энэ одоо хөлбөр л одоо бид нэр жаахан идэвхтэй байя гэсэн ийм санаачлагад нэгдсэн улсууд. Гол зорилго нь ерөөсөө л ирэх 2020 оны сонгуул шүү дээ. 2020 оны сонгуульд ер нь ард түмэн жаахан ухаантай байж гайхухан хүмүүс гаргацгаая. За энэ намууд бол одоо болохоо байлаа гэсэн ийм л дохио санамж. За тэр дундаа ер нь бүхэлд нь болж өгөл цэвэрлэх.
өөрчлөх. Тэгээ энэ чинь бол нэг туг бариад юм уу жагсаал хийгээд эсвэл одоо янз бүрээр ашиглаад уурлаж бухимдаад ингээд зөвлөх аргагүй юм байна. Тэгэхээр зэрэг ерөөсөө сонгуулийн аргаар. Сонгуулиараа ард түмэн тэр дундаа залуусныг давлгаалчвал ер нь ямар үр дүн гарах юм. Энэ улс төрчдөөс энэ их том яриад бидний нэр барьж энэ улс орны чинь одоо цөлмжийдээд ингээд байгаа улсуудаас нэг чөлөө ихтэй арга зал байна уу? Үгүй бол саармж болох хэрэгтэй гэх мэт. Иймэрхүү хэлбэр юм. Энэ бол улс орнуудад байдаг л хэлбэр. Гэхдээ манад бол одоо цаг нь болчих. Өөрөөр хэлбэл тийм. Яаж яагаад бид нэг ийм гажуудсан байдал руу орчвоо? Ер нь одоо сүүлийн 30 жилийн хугацаанд бид нар одоо энэ ардчлалыг зөв хөгжүүлв үү? Эсвэл энэ дотор яг ямар алдаа оноо байж байна? Яагаад би энийг асуух чинь гэхээр бид нар нэг өвчтөе хүний чинь ямар өвчтөе гэдгийг эхлээд тодорхойлдог шүү дээ. Тэгжээж одоо эмчилгээ бичдэг эмч хүн. Тэгэхээр бид нар эхлээд өөрсдийнхаа энэ 30 жилийн сүүлийн одоо амьдралыг, улс төрийн амьдралыг, улс орны одоо бий болж байгаа нөхцөл байдлыг ингээд үзэхээр та яг ямар дүгнэлт өгөхөөр байна? Үнэхээр ардчил маань гажуудсан юм уу? Эсвэл дүр ирсэн ардчил байна уу? Ололт амжилт юу байна? Одоо яриад байвал их олон юм болчихно тийм ээ. Мэдээж тайлбарлал ингэ яриад байвал. Ерөнхийдөө Монгол орн бол энэ ардчлалын зам сонгосноор олсон юм зөндөө. За гэрэл гээтэй талыг нас олж харах хэрэгтэй. За алдсан юм зөндөө. Тэгэхдээ ер нь бол энэ ардчлалыг сонгоод шилжилт хийж байгаа орнуудад тулгардаг бэрхшээлүүд л тулгарч байгаа. Тэр бэрхшээлүүдээ зарим нь туулаад л явж гин, заримд нь автж байна. За тэр дундаа одоо нийгэм одоо ингэж улсад юм шилжилтийн зэгцэрхэж байгаа үе дээр энэ арга зайлтай ов мөхтэй юу н их оронч бус за энэ олон нийтэд боддгоо тийм хандлагатай хүмүүс их давмгаалаад ирэхлээр энэ улс орн чинь буруу хэлбэрлүү гажуудаад эхэлдэг. Тэгэхээр зүгээр үндсэн хуулийн ёсоор бол сонгуулаа явуулаад ард түмнийгээ сонсоод ингээд янз бүр болоод одоо шинэ олон нийт нийгмийн сүлжээ мүлжээ гэдэг ингээд ард түмний сонсоод хүний эрх мэрхээ яриад байгааг бодхолыг ардчлал байна. Энэ бол тодорхой хэмжээгээр бол бий. Гэхдээ энэ ард түмэнд энэ гэрлэгээтэй энэ зөв механизм болсон зүйлийг өөрсдийн буруу явц эрхшигт ашигладаг бүлэглэлүүд бий болчих. Жишээлбэл намууд хөрөнгө мэдэлтэй хүмүүс энэ албан тушаалд үе дараалан өөрсдийгөө бэлтгээд тэгээд өөрсдийн бүлэг нь одоо зөвхөн тэр талбарыг эзэлж яадаг ийм одоо арга мэхүүдэд эзлэгдээд байна. Ингээр нэг талаасаа гажуудал. Тэгэхээр бид нар бол олсон ололтуудаа одоо бэхжүүлээд за тэгээд энэ гажуудсан зүйлээ засаад явах. За энэ нь бол ганцхан одоо Монгол орн нэг одоо дэлхийн улс орнуудад байхгүй одоо тийм ноцтой одоо гажуудалд орсон гэвэл бас тийм биш. Өөрөөр хэлбэл энэ бүхий л бидний мэддэг улс орнууд тэр хөгжилтэй сайхан орнууд чинь яг л ийм хүнд бэрхшээлүүдэл даван туулсан. Ийм үе дээрээ л ой санамжийн зөв ажиллаж, зөв эсэргүүцэж, зөв тэмцэж нөгөө сайн хүмүүсээ гаргаж, муу хүмүүсээ одоо хариуцлагыг хүлээлгэж энэ улс төрийн талбаруудаас зайлуулж энэ байж өөрийгөө цэвэрлэж нэг юм ингэ цэвэрлэж явах ийм л үе дээр зөв хүнэн дэмжих электорат хөдөлгөөн 2020 оныг л ард түмэн бүгдээрээ нийлж хагаад сонгуулийн аргаар санал өгөх хэлбэрээр ялангуяа залуучууд идэвхтэй оролцоод энэ босромог зүйлсэд хаягдан хаяа. За ялангуяа одоо улс төрийн энэ 30 жилд явсан өөрсдийгөө туршлагатай гэж нэрлэж байгаа олон улс төрчдийг энэ талбараас бол гаргамаар байна. Тэгээд ард түмэн бид өөрсдөө удирдмаар байна. Бид үр шимээ тэр одоо жишээ нь цалин хөлсөө тэр орон сууцаа энэ амьдрал орчноо улс орны гэрэл гээгээр хардаг энэн дээр ихтгэлтэй байдаг зүйл рүү ормоор байна. Тэгэхээр бид бол ингээл гэр бүл дээр юм уу талбай дээр эсвэл хаа нэгтээ ажил офис дээр ингээл гонгоно суугаад байж болохгүй. Ерөөсөө нэг давлгаа үсгий. Тийм учраас энэ электорат хөдөлгөөн гэдэг чинь юу гэж байгаа юм гэхээр зэрэг ард түмний зөв санаа бодол хүсэл эрмэлзлийг дэмжиж намын аргаар биш улс төрийн аргаар биш санаа бодлоо нэгтгэх аргаар тэгээ энэ сонгуульд идэвхтэй оролцож нөгөө босромог зүйлүүдийг хоош нь одоо сармөгжүүл татах ийм хэлбэрээр оролцъё гэж ингэж байгаа. Таныг ингээд гадагшаа аялаад ингээд явж хахад зарим улс орноос за энийг Монголдо хэрэгжүүлж явсан. За манай Монголд жишээлбэл энэ зөвлөн тохирохгүй гэдэг ч юм уу. Одоо санаа авахар зүйлүүд юу вэ? Мэдээж олон жил явлаа шүү дээ та. За яг нэг 20 жил аялсан байна. Ер нь янз янзын юм бодогддог. Яг ер нь бол дэлхийн ертөнцийг ингээд аялаад ингээд явхад нэг эхний 4-5 жил бол толгойн эргээ бараг гарддаг юм шиг санагддаг.
Өөрөөр хэлбэл эхлээл нэг Монголоо голоол чамлал ингээл явдаг байхгүй юу? Манайхны дандаа юм. Манайх энгээрэж байдгүй. Бид нэг юм байхад яана гэх мэт та. Гэвч маш олон орныг ингээд үзээд ирэхдээ бид нар чинь ерөөсөө л байдаг нэг ард түмэн юм байна. Бидэнд давуу сайхан зүйлүүд зөндөө байна. Бидэнд дутагдaltaй зүйлүүд зөндөө байна. Тэр дутагдaltaй зүйлүүд нь биднийг нэг голд шоолол биднэр нэх муу мухагдаа тийм байгаад байгаа юм шиг зүйлч биш байдаг. Өөрөөр хэлбэл энэ түүхэн үйл явц гэдэг чинь нэгэн цагт бохир байсан бол дараа нь цэвэр болдог. Франц, Японч, Англи, Америкч бүгдээрээ л аллаг хядлаг идэж уух тэр л бохир завааны орн болж ил байсан. Үүнийг цэвэрлэж чадах нь л асуудал байдаг болохоос түүнээс Монгол бохир заваа тэднэр л гоё гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. За энэ сорилтын үеүдээ туулж чадахгүй болвол туулж чадаагүйнууд нь авраг шиг болдгийм байна. Туулж чадснууд нь хөгжөөд явдгийм байна. За тэгвэл хамгийн гол нь хүний эрхийг энэ ард түмний хүндлэх байдлыг, ард түмнийхээ өмнө хариуцлагатай байх байдлыг ийм юмыг л одоо эрхэмлдэг улс төрчдийг бий болгодог. Энийг ард түмэн үйлдвэрлэж гаргадаг. Ард түмэн тэрийг хяндаг. Тэр нь яг ард түмнийхээ өмнө хариуцлагыг хүлээгээд ингээд явдаг. Үйл явцад явж ээж удаан хугацааны турш төлөвшөж хөгжил бий болдгийм байна. Түүнээс одоо зарим нь ингээл одоо нөгөө уулын буу хараад унсан морой голов гихчээр одоо нэг хүний хөгжил харж чагаад Монголоо голоол тийм ээ. Тэгтэл тийм биш. Ерөөсөө тэрийг хөгжсөн орн ч гэсэн нэгэн цагт Монгол шиг л байсан. Монголоос дор байгаа орнууд чинь Монгол шиг дундад төвшний орн байж байгаа л энийг алдаал доошоо орцсон л гэсэн үг. Тэгэхээр бид бол нэг тийм овоож тоогоохоор нэг гайхуулаад байхаар зүйлтэй ч орн биш. Зүгээр нэг чамлаж голоол нэг сүйд болоод ингээл хаяад байхаар чи орн биш. Биднэрд бол ямар ч байсан давуу талуудтай сул талуудтай ийм орн байна. Тэгэхээр одоо улс орнуудаас харж байхад ингээл олон зүйлүүд байж байгаа. Жишээлбэл Израиль гээл улс байж байна тийм үү? Одоо энэ 7 сая хүнтэй. Тэгэхдээ 14 исламын эсрэг одоо өөрийнх нь эсрэг соёлтой орнуудтай тэмцээл тэр дунд деважинг байгуулаад хүчрэх оршиж. Энэ бол өндөр зохион байгуулалт, за мэдээж хөрөнгө мөнгө, ухаан, технологи, холбоотнууд тэгээд тэр дундаа аржилсан үзэл санаа буюу хүний эрх энэ одоо ард түмээ дээдлэх үзэл санааг барьж чадсанараа л тэр тулгуур үзэлтэй орнуудын дунд ард түмэн илүү эрхтэй бөгөөд илүү чөлөөтэй сэтгэх, илүү дэлхийн эрсдэлтэй харьцах цонх боломжуудтай. Дэлхийн энэ одоо хүчрэх орнууд технологиг нутагшуулах боломжтой ийм л орн байж байгаа. Электрод хөдөлгөөний санаачлагч, нийтлэлч Баабар. Нэгдүгээрт электрод хөдөлгөөний нэрээр нэр дэвших хүнийг ард түмний ихэнх нь таньж мэддэг байх ёстой. Хоёрдугаарт энэ хөдөлгөөнийхэн өөрсдөө сонгуульд нэр дэвшихгүй. Гуравдугаарт электрод хөдөлгөөн 2020 оны сонгуульд дуусмагц шууд тарж цааш үйл ажиллагаа явуулахгүй. Дөрөвдүгээрт хөдөлгөөн өөрийнхөө нэр дэвшүүлж байгаа хүнийг дэмжинэ. Нэг үгээр өөрийнхөө нэр хүн дээр дэнчин тавьж буй хэрэг. 5 дугаарт хэний ч эсрэг сүрэг сурталчилгаа хийхгүй. Тэгэхээр одоо жишээ нь Израиль бол надад тийг санагдаж ирсэн бол одоо жишээ нь өөр орнууд байна. Жишээлбэл одоо Тухайд бол одоо Хятад улс байна тийм ээ. Хятад бол одоо капитализмын замд шилжээгүйгээ ярьдаг мөртлөө цаагаараа одоо гаднах өнгөн дээр социалист улс. Тэгсэн мөртлөө цаагаараа яг капитализмын одоо энэ одоо зах зээлийн систем маш сайн хөгжлөө шүү дээ. Гэтэл гаднах өнгөн дээрээ бол өөрчлөгдөөгүй мөртлөө Хятад одоо сүүлийн хэдэн жилийн дотор. Гэтэ энэ байдал одоо үр дүн хэдий хугацаа ямар хэмжээнд хүрж ээж үр дүн жинхэнэ үнэлэхүйц болох юм гэдг нь бол эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл энэ тэр умар түмнийг дэлхийн ертөнцийн талаар бодит мэдээллээс тусдаа байлгаад өөрийнх нь дэглэмд оршуулад тэгсэн хэрний эдийн засгийн хувьд чөлөөтэй мэт ийм хэлбэртэй болоод хүчрэгч болдог нэг загвар харагдаж байна тийм ээ. Энэ загвар хаа хүртэл үр шимээ өгөх үү тийм ээ. Мэдээж одоо нөгөө хятадын ард түмэн чинь одоо дэлхийн ертөнцийг үзэж байна, хүмүүс чөлөөтэй байж болохыг үзэж байна. За манад энэ загваранд тохирох юм аа гэж хүлээн зөвшөөрөө цаашаа яваад байх юм уу? Эсвэл энэ нэг тийм өвөрмөц хөгжлийн загвар уу? Ямар ч байсан одоо бол энэ бол одоо хүртэлх байдлаар бол ийм загвар байж болох юм шиг байна гэж одоо харагдаж байгаа. Гэтэл манайх шиг ийм цомхон авсаархан ард түмэнд тийм тулгалтын маягийн нэг одоо хэсэг хүмүүс өнөмлөхөн аяллаа маягийн тийм байдал бол зохицохгүй байх жишээ нь. Тэгэхээр зэрэг
Өөрөөр хэлбэл зарим оронд зогсож байгаа загвар Монгол зогсохгүй байх жишээ. Монголд зогсож байгаа загвар өөр нэг орон зогсохгүй байх жишээнийг гэх мэт. Тэгэхээр Монголд бол яах юм гэхээр зэрэг миний бодлоор бол их чөлөөтэй нээлттэй нийгэмтэй ард түмэн одоо шинэ баялагын болоод эдийн засгийн үр шимэн сайн хүртэгдсэн ийм одоо шин цомхон нийгэм. Ялангуяа одоо их баяжиж буюу их зохион байгуулалт сайтай байдаг орнууд ямар орнууд байдгийг бэхээр миний бодлоор бол нэг 30 саяас доош хүн амтай орнуудад дээд зэргийн одоо гоё нөхцөл байдлыг үүсэж болдог. Скандинав орнууд байна. Альпийн орнууд Австри, Швейцар байж байна тийм ээ. Эднэр болвол агавтар ард юм. Тэгсэн хэрнээ бүх баялагын болоод бүх одоо жишээ нь үнэт зүйлсийн хүртээмж бол хурц болох ард түмнүүд байна. Гэтэл одоо том одоо 100 саяас дээш болоод ирэхээр асуудал уламжлалт дуусахгүй ийм байдалтай байхад их шиг санагдаж байна. Тэгэхээр биднэрт бол боломжгүй. Бид бол ерөөсөө ард түмэн шүү дээ. Өөрөөр хэлбэл 3 сая. Тэгсэн хэрнээ төв шиг том нутаг дээр амьдардаг тийм ээ. Тэгээд тэр төв шиг том нутаг нь янз бүрийн төрлийн одоо байгалийн баялаг болоод өнгө үзэмж хэмээг тэр чигээрээ байж идэг. Энэ бол зарим орнуудын хувьд бодоход бол зөв чиг юм баггүй юу? Тийм. Тэгэхээр зэрэг энэ одоо нөхцөл болцоонуудаа бид бодох ёстой. Өнөөдрийн Монгол өөрчлөлт, сонгуулийн хувьсгал, хариуцлага, зөв хүнэн дэмжих электорат цаг. За та бүхэн энэ гадаад орны талаарх нэлээд ярьлаа, бас санаа авах зүйлүүд маш их байна. Одоо хоёулаа байна штэ. Яг үндсэн асуудал руугаа оръё. Монголчууд маань байна штэ. Энэ одоо муухай улс төрчдөөс ууж иддэг улсуудаас салъя гэж ярьж байна. Тогтолцоондоо байна уу, хүндээ байна уу? Маш олон юм бэл ярьж болж байна. Мэдээж одоо таны хувьд ингээд ерөнхийдөө их цөөн үгээр их товч тайлбарлах юм бол яг одоо Монголд хамгийн түрүүнд юу их хэвээр вэ? За ер нь бол юуны өмнө 2020 оны сонгуулиар ард түмэн хүчээ үзүүлэх хэрэгтэй. Шин давлгаа өрнөөл. Одоо энэ хоёр намыг харах найдлаггүй боллоо гэдэг ийм юм дээр итгэж ирмших хэрэгтэй. Тэгээд залуучууд сонгуульд орох хэрэгтэй. Залуу хүмүүс гарч ирэх хэрэгтэй. Ер нь бол Монгол улс бол чинь хүн амын ихэнх нь залуучууд гэж байгаа юм бол залуучууд нэг хүчээ үзүүл. Давлгаа үүсэх. Тэгээд үндсэндээ бол нэг тийм залуучуудаа боломж олгох ийм хэлбэрлүү ер нь яваад үзүүл яасан. Тэр үндсэн схем тогтолцоо бол байгаа. Тэрийг эвдэхгүйгээр бид ерөөсөө л энэ эзэлж удирдах байгаа улсуудаа л сольж хэрэгтэй. Тэгвэл одоо залуу хүн гэдэг утгаараа бохирдоогүй гэдэг утгаараа л та яриад байна. Бохирдоогүй гэдэг утгаараа биш байна. Өөрөөр хэлбэл залуучууд бол мэдээж гинийн дуршлаг гэдэг янз янз юм хэлнэ. Гэхдээ энэ залуучууд нэгдүгээрт нийгмийн их гол давхар байна. Хоёрдугаар энэ залуучууд улс төрийн сонгуульд орохгүй байна. Тэгэхээр чинь залуучууд сонгуульд өгөхгүй болохоор оронд нь өөр хүн өгöd шүү дээ. Тэгээд өөр хүмүүс гарч ирээд байна. Гуравдугаарт ерөөсөө одоо энэ орчин үеийн нийгэм чинь залуучуудыг их анхаарах хугацаар их хурдтай, их шинжлэгдсэн ийм хандлагатай болчихж. Тэгэхээр ер нь бол дэлхий дээр ерөнхийдөө тэр нэг популист гэж хэлээд байгаамаа. Тэгэхээр ер нь залуучуудын голцоо ийм төрөх давлгааны үе байх шиг байна. Тэгээд залуучуудад бас гомдол байна. Жишээлбэл одоо ингээл энэ одоо ах нар л одоо удирдах байдаг эднэр хөгжүүлж чадсангүй. Тэгээд эднэр одоо өөрчлөгдүүл нэг ус хөгжим гинлээ гэдэг ингээд юм яриад байх шиг байна. Тэгэхээр залуучууд өөрсдөө зоригтой ор. Аяндаа туршлагаж байна. Ер нь бол идэж уудаг энэ одоо нэг жидүү мэдүүгээс ахгуулбал бүх юмар нь идэж ууж байгаа юм удирдагчтай байснаас залуу улсуудаа туршлагажуулаад тэд гинийн ч гэсэн улс оронд нэг сайхан сэтгэлээр, ориглон сэтгэлээр улс орноо удирдах гээд үзэх ийм завсрын үе байж магадгүй. Энэ бол магадгүй 2020 оны сонгуулиар хоёр намыг сармагжуулж чадвал их том хөдөлгөөн гарна шүү. Их том өөрчлөгдөн шүү Монгол. Тэгээ нөгөө талаас нь нэг муу талаас нэг юм харж байна. Муу тал бий л. Ямар юм байна гэхээр шүү дээ. За мэдээж одоо хуучин энэ борхинууд муухай юм хэлсэн улсууд байгаа. Гэтэл тэр улсууд маань би нэгэнд гарахгүй юм чинь гээд өөрийнхөө төлөөний залуу нөхдүүдийг бас гарах бас тийм юм гарч ирвэл яах вэ? Тэр одоо тухайлбал байна шүү дээ. Нөгөө энэ одоо 3% түүх гэж ярьдаг шиг. За энэ нөгөө дорж чинь нөгөө намбрын инквайрийн хүн шүү дээ.
одоо энэ нөгөө элбэг дөржих хүн гэдэг ч юм уу. Гэтэл тэр улсууд маань хэдийгээр залуу мэдээж хэрэг одоо ард түмэнд боломж байгаа хаа. сайн улсууд мөртлөө цаана нөгөө хашрууд сууж байгаа шүү дээ. Яг хөө тэр хашрууд чинь бол ерөөсөө бүх юмыг л тооцно. Тэд нар ч одоо ловер элдв одоо янз бүрийн муу аргуудаа бол гарчсан байгаа. Тэгэхээр ард түмэнд боломж олгохыг хүсэхгүй тэд нар. Мэдээж тэдний бэлтгэсэн тэр намын нөгөө цүнх баригчдгээ дагаа явж байгаа айрмаараа улс төр туршлагаччихсан. Одоо намуудаар дүүрэн сум аймгийн төвдөр дүүрэн ингээд засаг дарга тамгын газар яачихсан шивэлчихсэн байгаа тийм залуучууд. Өөрөөр хэлбэл тэдний гар хүлүүд гэсэн үг. Тэгэхээр бид тийм байгааг мэдж тэмцэх ёстой. Ер нь бол явж хамгийн улс төрийн туршлагатай залуучууд нь тэднэр байх. Тэгэхээр бид бүрэн дүүрэн шинжлэхдийн тулд нэлээд өвөрмөц аргаар фронт үүсгэж жил давлгаатай болж ингэж л орох ёстой. Ийм. Ер нь бол яадгийн одоо дандаа бие даагчид голлоод гараад ирэхэд үндсэн хуулийн хувьд засаглал бүрдүүлэхэд ноцтой асуудал бий болох боловч энэ нь одоогийн байдлаа буцаага тавьснаас л дээгүүр байх болно. Ер нь зөв хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг хэцүү асуулт шүү. Амарсан юм хийж чадах уугүй юу гэдэг дээр л илүү харагдаж байгаа. Амрах бол нэлээд харьцангуй амархан. Тэрийг яг хийж чадах уу? Тэгээ олон хүмүүсийг тэр чинь дагуулж манлайлж ажиллана гэсэн үг тийм ээ. Энэ дээр юу хийх юм? Ийм асуудлууд гарах байна. Электорат хөдөлгөөний үндсэн баримтлал бол аль болохоор Монгол улсын төлөө зүтгэх зөв хандлагатай хүнийг л бий болгож байгаа. Хүний хувьд зөв боловсрч чадаагүй тийм хүн бол улс орон олон нийтийн хариуцлагыг хүлээнэ гэж байхгүй. Яг зөв хүн гэж угаасаа зөв бодолтой тэгээ мэдлэг боловсрал хоригдлуулсан туршлага бол аривантай тэгээ хэлж ярих юмдаа бас одоо нухацтай бодолтой ханддаг хийх үйлдэлээ бодож хийдэг тийм ээ. Ямар нэг хувийн одоо алтардам амбиц байхгүй хувийн эрх ашгаа бол нэгдүгээр тавьдаггүй элдвийн одоо тийм хувийн сонирхолгүй тийм хүнийг хэлэх бодлоо гэж байна шүү. Электорат хөдөлгөөний хүмүүсийг харж байхад маш олон сайхан улсууд байна. Одоо болцоохон эмч байна. Оройн хавга, жанцнаар хавга. За би бол таныг бас харьцангуй зөв хүн гэж бас харддаг юм. Яг энэ зөв улсууд дотроос яагаад бас ингээд бид нар нэр дэвшихгүй гэд ингээд надад болохоор бас нэлээд өөр санагдаад ах юм. Жишээлбэл та нэр дэвших үү? Би бол нэр дэвшихгүй л дээ. Электоратад нэг 70 гаруй хүн баг. Хуучин ерөнхий сайд байсан хүмүүсээс ахгуулаад салбарт одоо нэр алдартай за тэгээд хийж бүтээсэн юмтай мэдээж алдаж онцсон юмнууд байгаа. Илүү туршлагатай болсод байгаа. Тэгэхээр электорат хөдөлгөөний үзэл санаа бол өөрөө өөрсдийн хувийн ашиг сонирхол байхгүйгээр ерөөсөө ард түмнийхэн тал буюу ирээдүйнхэн төлөө дэмжлэг үзүүлж байгаа явдал. Хэрвээ энэ хүмүүс өөрсдөө дэвшин би ч одоо нэг тийм болчмоор байна, миний хүүхэд тийм болчмоор байна гэсэн санаархал агуулж байгаа бол энэ үнэн биш тэмцэл болчих гээд байгаа. Тийм учраас сонирхлын зөрчилгүй шүү бид нар. Бидний ард түмэн дотроос гарч ирж байгаа зүг гэж байгаа хүмүүсээ л дэмжих юм. За би дардалт чинь яваад өгье. Бид та нарт заагаад өгье. За та нар минь одоо зөв гэж байгаа улсууд бидний дэмжлэг авсан улсуудыг л та нар дэмжиж. Тэгээд та нар ингээ гараад улс орон төр засгаа барихад бид нар бол одоо ингээ санаа амраад ингээ электорат хөдөлгөөнөө тараагаад ингээ сайхан байх юм шүү. Хэрвээ ямар нэг цаана одоо бидний эрх ашиг юм уу, явцсан эрх ашиг эсвэл улс төрийг дараа нь бид бүлэг болно, дараа нь нам болно гэсэн тийм нууц санаахад байх юм бол энэ ард түмэнд үнэмшигдэхгүй. Тийм учраас ил цагаан яг энгийн тэгээд ард түмний нэг хэсэг л бөөнөрөө гарч ирээл дэмжиж байгаа ийм хэлбэрийг л үзүүлэх гэж байгаа. Энэ нэг талаас амжилт олохгүй байж болно. Амжилт олохгүй бол энэ бол нийгэмд одоо бид нийгмийг анализ хийж дүгнэхэд бас нэг зөв дүгнэлт гарна. За манай ард түмэн чинь их энэ хоёр дургу гэдээс худлаа юм байна. Тэгэхээр ямар арга хэрэглэх үү гэдэг дараагийн гаргалгаанд л хүрнэ. Магадгүй энэ электорат хөдөлгөөний үзэл санаа ер нь зөв хүнийг дэмжиж, бие даагчдыг дэмжиж, улс төрд одоо их янз бүрийн их хэл амтай байж байгаа улсуудаас цэвэрлэгдэй гэж ингэж бодож байгаа зүйл хэрэгжээд олон бие даагчд гараад ирвэл яах вэ гэдэг асуудал. Энэ бол дараагийн асуудал. Ямар ч байсан ихний бол чулуунуудаа авч хайх тухай асуудлыг энгийн сонгуулийн аргаар хийя л гэж. Одоо нэг ийм ойлголт байдаг л та. Ард түмэн ямар байна? Ард түмэн одоо тэнэг монхог байх юм бол тийм усуд гарч ирдэг. Ард түмэн ухаантай байх юм бол зөв хүн гарч ирдэг. Мэдээж та нарын хувьд бол мэдээж аль болохоор зөв хүн гарахын тулд энэ сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага байж байна. Гэтэл сонгогчдын боловсролыг дээшлүүлээ гэдэг ингэж итэл одоо саяхан байж тээ. Одоо намрын 2 гог бол одоо улс төрийн хувьд
чанагдсан хүн гэж ярина шүү дээ. Хичнээн жил болчихов. Гэтэл одоо сая үнгүй байр гэл баахан л pop амлалтууд гараад ирж байна. Гэтэл маш олон залуучууд хүмүүс тэнд ингээд очролцсон байж шүү дээ. Тэгэхээр энэ бол бас л ард түмний саналыг шудраг усаар худалдаж авах, авилгал өгөх ийм хэлбэр бол одоо энэ 20 оны сонгуульд бол улаарсан хэлбэрээр явна. Тийм ч юм уу, нэм ч юм гэж. Тэгэхдээ ер нь бол бодох хэрэгтэй. Өмнө нь бол ард түмэн ухаантай байгаад улс төрчтөнд тэнэг байсан юм биш. Ерөөсөө л нэг талаасаа бид нар одоо яг түүхэн явцаа туулж байгаа. Нөгөө талаасаа манай ард түмэн иймэрхүү л улс төрчдийн багц гаргаж ирэх юм байна. Ерөөс угаасаа. Тэгэхээр одоо нэгэнт шалгараад муун мэдгээд юм хил амд өвтцсэн улсуудаасаа ахаад өөр хүмүүсийг солиод үзэх л нэг арга ятсан аргал байгаа юм. Энэ лүү тэмүүлийн энэ өмнөх байдлаас арай дээр шүү гэсэн юм л хэлбэр. Өөрөөр хэлбэл бид одоо энэ ард түмнээс чинь гинт цоо шин тийм төгс төгөлдөр илүү туршлагатай хүмүүсийг гаргах нөөц болцоогоо алдсан гэсэн үг шүү дээ. Өмнөх жилүүд ийм л улсуудыг дэвшүүлсэн, ийм л намуудыг авч явсан, эдгээр найдлага хүлээсэнгүү тэгвэл одоо энийг саармжуулах шинжлэх арга хийя. Хинэн химбэ энэ улс төрчдөөс хинэн яг жинхэнэ их оронч хүн бэ. Бид яг талан зургуулаа юу? Талан толуулаа юу? Тэд толуулаа юу? Бид толуулаа юу? Хичнээн зөв яриад гарч ирсэн хүнийг маань өөрчлөх бас тийм боломж бас гардаг шүү дээ. Мэдээж одоо энэ гишүүд чинь анханасаа гарахтаа дандаа зөв юм яриад л энэ их зөв хүн гэл гарч ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар одоо энэ мэдээж электорат хөтөлбөрөөс нэг нийлээ хэдэн сайхан залуучуудыг гаргаад ирлээ. Гэтэл гарсан хүн маань жоохон буруу зэшигээ ингээд хазаагаад ирвэл одоо энэ хөтөлбөрөөс ямар одоо арга хэмжээ одоо ийм тохиолдолд яах вэ? Одоо тийм бодсон зүйл байгаа юу? Хөдөлгөөн бол цаашдын механизм хариуцлагаас татгалзаж байгаа. Яг тэгэхээр сонголтын дээр л ажиллая. Сонголтын дээр ажиллая. Хэрвээ бид нар цаашдын механизм хариуцлага тэр зүйл дээр ард талаас нь ингээд чирэлдээд явна гэвэл олон түмэнд муухан харагдана. Эдгээр албан тушаалга хөдөлж байгаа юм байна. Эдгээр одоо жишээ нь өөрсдийнхөө дур зоргоор хүмүүсийг гаргаж ирж удирдах гэж байгаа юм байна. Энэ төр гэсэн ийм одоо юм төрүүлж болохгүй. Гэхдээ мэдээж хэрэг бид нар нийгмийн хариуцлагынхаа үүднээс тэр хүмүүст заа зөвлөх арга зам инээ тэрэ юм байвал одоо тэр зүйлд нь одоо нийгэм өөрийнхөө бий болсон тогтолцоо механизмаараа л өөрчлөх ёстой. 2020 оны сонгуульдаа бодоод улс орныхоо төлөө ч юм уу залуучуудаа юу гэж уриалах вэ? Сайхан амьдрий гэж бодож байвал ер нь одоо энэ сонгуул залуучууд бүгдээр оролцох хэрэгтэй байна. Тэгээ яг өөрөө бодож байгаагаар одоо тэр тал санал үг гэж бид нар хэлж чадахгүй шүү дээ. Залуучууд л оролцоод та нарын шинэлэг хандлага, та нарын энэ дэлхийн ертөнцийг өөрөөр харж байгаа энэ байдлын чинь хүсэл мөрөөдөлд ер нь одоо энэ Ахмад үеийнхэн чинь жаахан саад болоод байх шиг байна. Гэхдээ Ахмад үеийнхний туршлага бол үнэхээр хэрэгтэй. Гэхдээ одоогийн нөхцөлд энэ голлох хоёр намын одоо явж ирсэн туршлага нь бидний хүсэж байгаа зүйлд хүрч чадахгүй байна. Сайхан орон байртай, гоё орчинтой, эрүүл сарвал. За тэгээд одоо их нээлттэй тийм ирээдүгөө өөрсдөө зогслоо гэвэл залуучууд нэг боломжоо авах хэрэгтэй. Тэгээд Ахмад үеийн туршлагатай хүмүүс нь дэмжиж үзэх хэрэгтэй. Энэ бол туршилт биш. Энэ бол бид нэр шийдэж улс орноо гар дээр өргөх тийм зоригийг хүсэж байгаа залуучуудаас. Тийм учраас залуучдыг бид нэр дэмжинэ гэж бодож байгаа. Би даасан олон хүмүүс орж ирэх хэрэгтэй. Мэдээж туршлага дутвал дэрийг одоо нөхөх бололцоонууд Монголд зөндөө бий. Тэгээ юуны өмнө бидний амьдралыг их эргэлзээтэй болгоод байгаа. Маш их хулгай зэлгийн ловер хийж байгаа. Энэ улс орны чинь олон их мөнгийг өөрсдийнхөө хувийн болгож завшаад байгаа. Энэ улсууд энэ их том бүлэглэлүүдээс товчхондоо бол хоёр том намаас даатгалзаад бүгдийн санал өгөөд үзүүл яасан юм бэ? Тэгж чадахгүй бол бах байдгаараа л ахаал тэдний буулганд ор байна. Тэм учраас ирээдүгөө ойлгомжтой болох гээд үзье залуучуудаа. Хүнд мухардмал байдалд орсон үе дээрээ залуучуудын давлгаа гарч ирээд улсаа өөрчилсөн юм гинлээ гэдэг түүхийг яагаад хийж болохгүй гэж. Тийм ус одоогор байхгүй шүү. Тэр бол 2020 онд л залуучууд давлгаалж гарч ирээд өш монголчууд залуучууд нь ингэж тасгийн хэрхийг авч ирсэн шүү дээ. Ингээд улс орноо хөгжүүлсэн шүү дээ. Тэр мөн гайхалтай гэдэг жишээг бид нар бий болгож болно шүү дээ. Танд баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За тэгээ манай нэвтрүүлэгтээ ингээд хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.
дараагийн дугаарт баяртай үзэгчтэй. Өнөөдрийн Монгол өөрчлөлт, сонгуулийн хувьсгал, хариуцлага, зөв хүнэн дэмжих электорат цаг